За сайн байна уу эрхэм сонсогчдоо. Өнөөдөр хөтлөгч ариунаа нэг маш хүндтэй сонирхолтой зочин ирсэн байгаа. Төвшин төгс. Манай төвшин төгс үндэсний маркетингийн агентлагийн захирал ийм хүн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу. Өдрийн мэнд. Өдрийн мэнд нийт үзэгч сонсогчдоо бас ардын баяр наадмын мэнд хүргье. Баярлалаа. Наадмын мэнд. За та одоо ямар ажил эрхэлж байгаа энэ талаар ярьж өгөөч. Би одоо бизнесийн маркетинг менежментийн зөвлөгөө өгч байгаа 2005 оноос хойш. Олон жил бизнесийн байгууллагуудын гарцын удирдлага. Орлогыг хэрхэн хурд өсгөх юм? Орлого ихэд бизнес менежментэд юу чухал байдгийг, юуг орхитуулж болохгүй ингээд. Тэгээд тэрийгэ бизнесийн байгууллагуудад зөвлөөд орлогыг өсгөдөг. Тэгээ хамгийн дээд нь 24 дахин өсөлт хийж үзсэн. Тийм. Туршлага гэх юм уу? Бизнесийн байгууллагуудын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай менежментийн бүх модулуудыг байгууллагуудад нэвтрүүлдэг гэсэн үг. Маш товчхон хэлэх юм бол бизнесийн санхүү нэгтлэн бодогчд мөнгийг бүртгэдэг. Анх мөнгө ханаас ирсэн, юу болсон, ямар бүтээгдэхүүн болсон, хэн дээр очсон, хинээс мөнгө ирсэн, буцаад хаана очсон, татвараа яаж өгсөн гэдэг шигтэй ашгаа яаж захирал руу явуулсан. Маркетинг болохоор хүнийг буюу хэрэглэгчийг бүртгэдэг. Хэрэглэгч хаанаас ирсэн, хизээ авсан, хэдээр авсан, хэд удаа авсан, сард 2 авалгүй юм уу, 3 авалгүй юм уу, жилд 5 авал яхан, 6 авал яхан гэдэг юм. Огт авахгүй ганцхан удаа авсан хүнийг хэрхэн 6 авдаг болох юм гэдэг юм. Тэр хүний бүх хөдөлгөөнийг, шийдвэрийг судалдаг. Тэгээд тэрийгэ автоматжуулаад бизнес менежментэд нэвтрүүлдэг гэх юм уу да. Тэгэхээр өнөөдөр бид хэд төвшин төгс гэж хүний ертөнцөөр аялах гэж байгаа учраас би ийм юм асуумаар байна. Ер нь төвшин төгс гэж ямар хүн бэ? Хэн бэ? Их тийм өөдрөг хүн баг. Тий. Бас их оронч хүн байж магадгүй. Яг магадгүй гэхээр энэ мэргэжлийг сонгосон өдрөөс эхлээд эсвэл энэ мэргэжлийг одоо эзэмшсэн, бакалавр эзэмшсэн тэр өдрөөс эхлээд одоо Монголд макро микро эдийн засаг үүснээсээ хойш, бизнес менежмент үүснээсээ хойш Монголд маш олон одоо бизнесүүд бий болж иж Монгол улс эдийн засгийн хэрэгжлөнд хүрэх юм байна гэдэг тийм сэтгэл зүй мэдрэмж бодол төрсөн. Тэгээ өөрийгөө нэг 22 3 настай оюутан төгсөө байж хат. Би одоо ингээд 60 65 тад тэтгэврт гарна. Тэгэхээр надад нэг 40 жилийн шанс байна. Тэгээ би 40 жилийн дотор нэг 10 компанид ажиллаад гараад миний амьдрал дуусах юм уу тий. Тэгэхээр 10 компани гоё болгоно гэдэг бол Монголын эдийн засгийг гоё болгоход одоо хүрэлцэхгүй. Тэгээд одоо бизнес консалтинг, маркетинг консалтинг гэж юу гэдгийг ч мэдэхгүй зүгээр л хүсэл тэмүүллээрээ үсгэл явцсан. Тэгэл хийсэн. Тийм л хүн гэж тодорхойлох юм уу? Баярлалаа. Их орондоо их хайртай баг. Төвшин төгс хүүхэд байхдаа ямар хүүхэд байв? Ер нь 10 жилийнхаа дурсамжаас хуваалцаач. 10 жилд нэг тийм атман бол байгаагүй. Шовдор бол байгаагүй. Тэгтээ маш одоо онц сурдаг хүүхдүүдийн дотор л байсан. 10 дугаар анги, 9 10 дугаар ангид ороход чинь бас нэг улаан шугам байдаг та. Тэн дээр нэг 200 хүүхдээс 21-т орчихсон. Тэгэхээр гайг баг. Зөв. За та оюутан байхдаа Монголд ч оюутан байсан, ер нь гадаадд бас сурж ирсэн үү? Оюутан насаа ярьж өгөөч. Оюутан нас их гоё штэ. Би бага байхдаа нөгөө гудамжинд ном зардаг гэсэн. Бүр 6 7 дугаар ангиас. Тэгээд номоо зарж явж хагаад ажилд орсон. Ажилд орохдоо радиод ажилд орсон. Тэг анх нөгөө ном зардаг байхад радио хөгжим сонсдог гэсэн. Тэрнээс болол тэг ер нь багтаа ч гэсэн Монголын радиогийн өвлөрийн цаг хөтөлбөрийг бүгдийн сэжээр мэддэг тийм хөвгт байсан. Тэгээд ягаад чинь радиод их дуртай байсан. Тэгээд анх хийсэн ажил маань радио. Радиод ороод ингээд явсан. Гэрүүлээс за чи ингэхгүй тий. Just радио биш ээ. Номчин бас биш ээ. Чи ингээд дэд дуусралтай болох хэвээр. Тэгээд сургуульд орсон. Тэгээд нөгөө сурангаа ажиллангаа сурсан гэдэг чинь бас аливаа боловсролыг илүү толгоор сайн харуулж өгд юм бэл. Тий. Тэгээд магистра хэвлэл мэдээллийн менежментээр хамгаалжсэн. Тий. Та
Та 12 он хүртэл радиод ажилласан тийм ээ? 2012 он. 12 он хүртэл. Ер нь радиод ажиллаж исэн тэр он жилүүдэд дурсаач маш сонирхолтой юм л да. Гоё штэ. Анх зар сурчлагын менежерээр ажилд орсон. Тэгээ бас маркетинг менежмент, бизнес менежментийг сонирхсон гэсэн үг. Зар сурчлагыг байгууллагаас авчираад тэгээд хамт олонтоо хийж байгаа. 1997 оны анхны рекламууд гэсэн үг. Тэгэхээр 95 онд анх маркетингийн одоо ном Монголд орчуулагдчихсан бол бид 97 онд амьдрал дээр маркетинг хийж эхэлсэн гэх юм да. Тэгэл тун удахгүй нөгөө хобби сонирхолч явсаар байгаа хөтлөгч болоод доктуутай хайр, хуульцсан нойр гэдэг нэвтрүүлгүүдийн хөтлөгч болоод маш олон хосуудыг одоо муудалцуулсан зарим нь нийлүүлсэн баг тий. Хуульцсан нойр энэ төр гэл нэвтрүүлэг харах шөнөр хүнд дуулуулаад. Тэгэл юм сайхан байжгаад 104 радиогийн эрхлэгч болтлоо яваад. Радио тол. Тий, радио тол FM 104 одоо за тий радио тол FM 104 тол сонин гэдэг. Асмо пресс агентлаг Баасангийн зэдэн Яндгийн Болдбаатар гэж захирлууд байсан. За тий энэ радиог эрхлэгч болоод дараа нь 102.1 залуусын радио Монгол ардын хувьсгалт намын захиалгаар залуучдын байгууллагын дэргэд энэ радиог байгуулцаж явсан. За энэ радиог эрхлэгч хийж явж чаад дараа нь 105.5-ыг хөдөлж авсан. Чугуу компаниг. Тэгээд 12 он хүртэл ажиллаж хагаад аж ахуй нэгжээ хөдөлтаад тийм салбараас ерөнхийдөө холцсон. Тухайн үед чугуу радиогийн онцлог нь юу байсан бэ? Бид нар чугуу буюу инфо радиог аваад Зангата радио гэж нэрлэсэн. Тийм тэгээд тэр нь бизнес менежментийн одоо бизнес шаардлагатай боловсрол те бизнес шаардлагатай макро микро эдийн засгийн мэдээллүүдийг хүргэдэг. Тэгээ бас мэдээж entertainment те ийм тийм бодлоготой радио байсан. Таны бодлоор ер нь FM радио гэдэг ач холбогдол нь яг юу вэ? Хурд. Ердөө л хурд. Мэдээллийн хурд. Сэтгүүлч явуулын станцтай ганц микрофонтойгоо явж хахад ямар ч мэдээлэл, ямар ч монтаж дүрстэй ингээд давхар бэрхшээлгүй шууд дамжуулж болдог. Тэгээ сайн мэрэгсэн сэтгүүлч бол хэрэглэгчдийн одоо нүдчхэл гэсэн үг. Тэгээд бас ихэнх нэвтрүүлгүүд ийм амьд явдаг учраас одоо монтажгүй гэх юм уу те үнэн тийм хурдтай үнэн байх болцоотой тийм салбар. Таны энэ ажиллаж исэн нээлттэй мэдээллийн сан та продюсер байсан тий. Энэ болохоор чугуутай холбоотой юу тустай юу? Биш энэ нөгөө нэг 102.1 залуусын радиог байгуулсан. Зөв. Тэр тэгэхэд ажилласан гэсэн үг. Тий. Радиод ажиллаж байх он жилүүдийн хамгийн сайхан дурсамж мартагддаггүй тийм ямар нэвтрүүлэг байсан бэ? За доктуутай хайрыг л яриа да тий. Хүмүүс анх энэ нэвтрүүлгийг манай радиод Бямба гэдэг хүн хөтлж ирсэн юм. Тэгтээ дандаа нөгөө одуудын хайрттай бичсэн те Путингийн хайрттай бичсэн захидалч гэдэг юм уу. Тийм тохиомлууд байдаг. Тэгээд тэднээс уншдаг. Тэгээ нөгөө ном маань ингээл репит хийгээл уншаад харчаа. Тэ 2 3 ном дээр ирэхэд хар тэр нэг тийм сонирхолтой байгаагүй те баахан гадаад нэр те. Тэгэхээр би ингээд амьдрал дээр яг Монгол залуучууд те Монгол охтууд, Монгол хүүгүүд биеиндээ хайраа зарладаг нэвтрүүлэг байлгаж болохгүй мó гэсэн. Окей, тэгвэл чи энийг чи өөрөө хийгээ яв гэнэ. Тэгээ би хонгор зул сонь дээр очиод тэр үе чинь хайрын сонио. Тэгэл доктуутай хайрыг эхлүүлсэн. Хайрын захидлын уралдаан жил бүр зарладаг байсан. Тэгээ зөвхөн уралдаанд л 200-300 гараа захиа ирдэг. Тэгээ нэвтрүүлэг болгоны өмнө нэг 7 хоногт 2 удаа явдаг. 7 хоногт нэг 10 гаруй захидал шинээр ирдэг. Тэгэд манай өрөө бол хайрын захиагаар дүүрэн. Тэг миний нэг 3 шүүгээ гэдэг байсан. Бирдачигтай зэрэгцээд. Тэгээд тэр шүүгээ бол миний зар сурчлагын зохиол хайрын захиа хоёроор дүүрэн. Тэгээд тухайн үед л өдөр тутмын сонин, шар сонин бүгд ирэл ярьцлага авал. Одоо хайрын цууч энэ төр гэдэг очтой сүлдээ реклам хийгээд нэг 4000 орчим радио реклам хийсэн. Тэр рекламны мангас гэж бас очтой болж ирсэн. Радиогийн тийм сайхан дурсамж нь гэвэл энэ хэд байна. Тэр олон хүний хайрыг зурчилсан их тийм баяртай байдаг.
Та сая дурдлаа штэ 4500 зар сурталчилгаан дээр ажилласан гэд зохиолыг бичсэн. Ямар рекламууд байсан бэ? Одоо сонирхолтой штэ зарим нь яг цээжээр хэлж өгч болно тийм. Яг ганц ихтэй цаг бага. Энэ их өндөр амжилт. Миний буруу санааг бол тухай дуудуул гэж менежерийн захиалгыг оруулж ирсэн. Lucky Төв одоо энэ Улаанбаатар ихтлгүүрийн бууран дээр байдаг байсан. Бууран дээр л цааталт нь илүү байсан. Тэгээд тэднийг нэг турк дрожны реклам оруулж ирсэн байсан. Тэгээд рекламны одоо копирайтер хийж штэ их цохол жижигхэн гартай хүн өндөг борлуулахад өндөр ашиг олдог. Яг тэгвэл өндгөн том харагдаж гүйлгэн нэрс хурддаг байна. Харин том хөхтөв бүсгүйчүүд эрчүүдийн харцыг амархан булаадаг. Та хүнсний бүтээгдэхүүнтэй хөхөндөө биш хүнсний бүтээгдэхүүнтэй турк дрожийг хэрэглэснээр хөхөж томруулна. Хүнсний бүтээгдэхүүнөс хөөлгөн. Турк дрож томгор хөх хүргэлж хамтдаа Lucky Төв гэдэг. Хэдэн онд вэ? За 99 он баг. Тийм. Тэгээд энэ реклам нэг сар орчим 4 радиогоор явсан. Контейнер дрож дууссан. Эхний 3-7 хоногт дууссан. Тэгээд маш нөлөөлсөн байна тий. Тэгээд яг энэ реклам явахад эфирийн утас, Lucky Төв-ийн утас, дэлгүүрүүдийн утас бүгд зэрэг дуурдаг реклам дурдах суудсны дугаар. Тэгээд их тийм фаны. Тийм л юм болчихсон. Тэгэхээр та маркетингийн ертөнцид маш олон жил ажилласан хүний хувьд танаас ингэж асуумаар байна. Бизнес менежмент, маркетингийн ялгаа нь юу вэ? Бизнес менежмент болохоор систем. А бүтээгдэхүүн А зэг дээр очих, А гүйцэтгэл, Б зэг дээр очих тий. Байгууллага эрхэм зорилготой өөрхийн тулд тэг хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд нэгдсэн хөдөлгөөн баа шүү дээ. Тэгээд энэ дээр нэг бизнес болгоноос цаа үйлдвэр бол хэдэн модель байна. Худалдаа бол бас нэг хэдэн модель байна. Үйлчлэгээ бол бүр олон модель байна. Яг бол үйлдвэр худалдааны шинжийг давхар агуулж идэг. Тэгээд ийм нэг манай гариг дээр яг үнэндээ 3 төрлийн бизнес байдаг. Тийм. Тэгэхээр энийг системчилж хүмүүсийг нэгтгэж байгааг нь бизнес менежмент. Харин үүнийг хэрэглэгчдээр хангаж байгаа нь маркетинг. Тэгэхээр энэ хоёр тусдаа зүйлийг зарим хүмүүс нэгтгэж ойлгоод байдаг. Энэ менежмент маркетингийн хүн гэж яриаддаг. Маркетингийн хүн бол хэрэглэгч буюу хүмүүсийг танай байгууллага руу орлогыг авчирдаг. Бизнес менежмент нь бол танай хамт олныг удирддаг систем гэж хэлээд байна. Мэргэжлийн хүний хувьд танаас асуумаар байна. Та ер нь залуучуудад зөвлөхөд энэ брэнд бук, видео контент эсвэл одоо сошиал пэйж хөгжүүлэх тал дээр ямар зөвлөгөө өгмөр вэ? Брэнд бук бол чиний бизнесийн стил. Харагдах байдал, гадаад төрх, хилэмж, тэр лонгоны дүрс сонголт, өнгө сонголтоос хамаарат бид нар нэг годомжинд нэх гой хүнтэй таардаг, нэх сонин хүнтэй таардаг те өмсөн зүсний эерэг сөргөөр хардаг ч юм уу те эсвэл бүр ингээд таашааж шүтэж дагаж хармаар санагддаг те гэдэг шиг. Тэгэхээр сайн брэнд бук бол яг тэр мэдрэмжийг, тэр гоё мэдрэмжийг хүмүүст өгчдөг. Брэнд букийг хөгжүүлэхэд хамгийн ихний зүйл нь бол энийг мэргэжлийн багаар гүйцэтгүүлэх асар чухал. Энийг зүгээр нэг юм ихэнх удирдлагууд өөрийнхөө амбицээгоор нэг дүрс зурчаад тэрүүгээр бүр том байшин дээр лого тавьсан санаа зовмор байдаг. Энэ бол энэ байгууллагыг болоо илэрхийлж байгаа. Тийм. Брэнд бук, брэнд бүтээн гэдэг бол өөр асуудал. Брэнд бук дотор бол лого, өнгө, тэр нэг дэмжих дүрсүүд, тэр байгууллагын одоо ирээдүйн нэр төр. Жишээлбэл одоо Спутникийг би хараад хар дээр шар байна гэхээр миний зүг юм шиг те. Байглаасаа хар шар хоёр бол ер нь хүнд тийм болгоомжлох сэтгэл зүй өгдөг. Яг бол анзаараарай зүгийн шараалаг, хараалаг те. Эрвс барсад тэдний тийм шараалаг байдаг те. Тэгэхээр бас нэг зүгийн шиг тусалдаг гэдэг юм уу. Одоо энийг Спутникийн лого хийсэн хүмүүсийн мэдрэмж те. Ингээд над бууж ирсэн л. Тэгэхээр тэр лого болгон өөрөө нөгөө таны нүүр царай шиг, таны өмссөн хувцас шиг хэрэглэгчтэй өдөр болгон ярьж идэг. 10 дэлгүүртэн 10 өөр хаягтай зөвхөн хүнсний дэлгүүргээ бичсэн, тэ холдоасан дээр бичсэн 10 дэлгүүр, CU логотой, GS логотой 10 дэлгүүр хоёрын хүч ямар байдаг вэ тэ.
Тэгэхээр энэ бол брэнд бук талаас. Брэнд гэдэг бол би нэг хүнд итгэх хугацаа. Үнэхээр энэ хүнд итгэж болох юм байна гэд хувийн яриагаа дэлгэх хүртлээ ч юм уу. Эсвэл бие биендээ зовлон жаргалаа хуваалцах хүртлээ ч юм уу. Тэр итгэх итгэлийг авчирдаг арга зүй. Брэнд бүтээн гэдэг. Тэгээ энэ өөрөө нэг 3 үе шаттай 20 гаруй үйлдэл байдаг. Энэ үйлдэлүүдийг бүгдийг хийж үзээд фейлдсэн хүмүүс байдаг. Системгүй. Эхний хэдийг хийгээд зогсооцсонч байгууллагууд байждаг. Бараанууд, бүтээгдэхүүнүүд энэ бүх зүйл тамаатай. Сайн дурсан зүйлийн 2 дахь зүйл нь байлаа. Брэнд бук. 2 дахь зүйл нь social page-уд. Social page-уд. За бизнес менежмент дээр social media үнэхээр автоматчиж байна. Бүх зүйл AI-тай хоршиж эхэлж байна. Одоо ер нь контентыг баг креаторууд, копирайтерууд, дизайнерууд хийх нь бол одоо утгагүй болж эхэлж байна. Энийг бүгдийг AI хийж эхэллээ. Өдөр болгон мессежэндээ хариулах, call хийх, voice answer бүгд автомат болчихлоо. Энийг маш ухаалаг 3 хоногийн дотор чи бүх пэйжүүдээ дижитал орчинд ямар ч операторгүйгээр ямар ч бүр контент мейкергүйгээр бүтээгчгүйгээр өөрөө хийх болцоотой. Тэгээ бүр автоматар холбочдөг. Тийм болцоотой болчлоо. Тэгэхээр энийг л одоо хурдан сургал гэж хэлье. Тийм. Одоо хүн дээр нэмэх нь AI бол бизнес менежментийн болоод маркетингийн менежментийн маш том одоо шинэ левел хэмүүдэ гарч ирж байна. Кодрууд маркетинг хийж мэдээж чадахгүй. Гэхдээ AI таны кодер болгож чадна. Тэгэхээр бүрэн одоо ямар ч бизнес, ямар ч байгууллага, худалдаа үйлдвэрлэлийн пэйжүүд, сошиал сувгууд өнөөдөрч 72 цагийн дотор бүрэн автоматчих боломжтой. Бүх контент, видео, текст, фото, пост бүгд. Тэгээд бүр мессенжер ансвер хариултууд, чатбот хүртэл одоо сая Meta AI бас тийм автоматжуулалтыг фри өгчлөө шүү дээ. Өмнө нь бид нар AI-гийн маш олон платформуудыг нэгтгэж, хабуудыг нэгтгэж автоматжуулаад тус бүртэн $5, $10, $20 төлдөг байсан бол Meta энийг фри болгоцсон байна. Тэгэхээр энийг залуучууд сайн судлах хэрэгтэй. Баярлалаа. 3 дахь нь байлаа. 3 дахь нь болохоор брэнд бук ихнийх нь видео контент. Видео контент бол автоматсан. Та зөвхөн копирайтер хийх ур чадвартай байх хангалттай. Гэхдээ бас копирайтерийн ур чадвар чамд заавал хэрэггүй. Яг тэгвэл маш олон AI копирайтер болж хувирсан. Бүгдэнд нь монгол хэл сайн зааж өгд. Эднэртэйгээ монгол хэлээр маш зөв харьц, яг дүрмээр бич гэдэг ч юм. AI бүр өөрөө чиний маш сайн одоо копирайтер буюу одоо их зохиогч болж хувирсан. Тэгэхээр энийг ашиглаж чадах юм бол контент хийх бол контентын гоё алтан зарчмууд байгаа анхаарал сонирхол хүсэл үйлдэл. Хүмүүсийн анхаарлыг тат сонирхлын төрүүл хүсэл тэмүүлэлтэй нооло буй дээр үйлдэхэд чиглүүл. Яг одоо авахыг хүсвэл тэгэрээ сая нэг гоё жишээ хэлжээ. Тэмүү ап 2 тэрбум төгрөгийн идэвхжүүлэлт Монгол улсад эхлүүлсэн. Ганцхан сарын дотор 20 тэрбумын борлуулалт хийсэн. Энэ бол одоо маркетинг өөрөө бизнес болчихлоо шүү дээ. Зардал биш. Яаж эхэлсэн бэ гэхээр хүн болгонд 100,000 төгрөгийн худалдаа авах эрх бэлгэлсэн. Хүмүүс 100,000 төгрөг фри гэхээр бүгд орно үст. Тийм шүү дээ. Тэгээд 100,000 төгрөгийн энэ бараг үнэгээ авахын тулд та ийм болцол хангаарай гэж байна. Тэгээд maybe одоо 200,000 дотор бараа авчвал та энэ 100 шууд аав тий. Одоо. Тэгнэгч 30% сейл л байгаа шүү дээ харахад тий. 100,000-ыг өнгөө өгөхдөө 200-ын барааны босго тавьчих. Тэгэхээр нийтдээ 300-300-ын 3-ны 1 чинь 30% сейл. Тэгээд одоо гарсан зардал нь 2 тэрбум тий. 2 тэрбум төгрөгийг золиослсон биз дээ. Тэгээд цаана 18 тэрбумын дийл хийж чинь. Дээрэс нь тэр рекламд өртсөн магадгүй одоо 500,000 хүн тэр апыг ашиглаад сурчлаа шүү дээ. Мөнгөө төлөө сурчлаа шүү дээ. Бараагаа сонгоод сурчлаа шүү дээ тий. Маш их хугацаа, зардал, соёл, хэрэглээний соёл, зам мөр тий персоныг товчлж байгаа байхгүй. Тэгэхээр ийм болчиход байна. Тэгээд залуучууд энийг бас сайн ойлгож одоо илүү хит хуучинсэг биш тий. Нөгөө бүтэн
системээр нь хаарцдаг хөдөлгөөн маш чухал болж байна. Чи юу ч үйлдвэрлэхгүйгээр бүх бараа нийцэн болж болно. Тийм. Гэхдээ чи бас заавал эргэлтээ хөрөнгөгээр маш их мөнгөийг олж болно. Энийг бүгдийг нь одоо энэ дижитал системүүд энэ боломжийг олгоцсон. Тийм л байна. Баярлалаа. Тэгэхээр 15 жилийн өмнө та өөрөө ийм салбарт ажиллаж ирсэн хүний хувьд өнөөдөр орчин цагт FM радиоч байд юм уу? Эсвэл ер нь сошиал пэйж хөгжүүлж байгаа хэвлэл мэдээллийн салбар байлаа гэхэд давуу тал нь юу вэ? Хөгжлийнхаа талаас. Хэвлэл мэдээллүүдийн ялгаа харилцлаа. Телевиз, радио стейшн, за сонин тий. Веб суртач гэдэг юм уу. Тэр ямар ч ялгааг болцсон. Зөвхөн тогтмол менежмент ялтыг авчирч байна. Тийм. Тэгэхээр тогтмол менежмент гэдэг нь хэрэглэгчээс сонгосон сонголт тэднэрт үйлчилж байгаа одоо хамт олон тий. Тэгээд давтамж. Тэгэхээр ер нь энэ чинь нэг талаас мэдээллийн үйлчилгээний бизнес. Ресторантай яг адилхан. Радио ресторан хоёр яг адилхан. Яг ингэж хэлж ийн вэ гэвэл хэрэглэгчид ресторанаас меню дотор байгаа 30 хоолыг сонгодог. Сонсогчид радиогоос 7 хоногийн хөтөлбөр дотор байгаа өөрийнхөө дуртай цагуудыг сонсдог. Тэгэхээр тэр 7 хоногийн хөтөлбөрийг хүмүүс цээжлэх нь чухал. Бид нэг цагийг савлуулаад байж болохгүй радио дээр. Би тэр гаригийн тэдэнд цагт тийм нэвтрүүлэг явуулдаг. Тэгээд тэр нь чиний хүсэж сонирхож байгаа хүмүүсийн хамгийн завтай цаг байх хэвээр. Тэгтээ тэрийг 100 жил болсон ч өөрчилж болохгүй. Facebook пэйжний зураг өөрчлснөөс дагчид буурдаг шиг тий. Эсвэл бүр танихаж болчихдог тий. Шиг радио стейшнээр бол тэр 7 хоногийн хөтөлбөрийг хамт олон мэдэх биш сонсогчд мэдчих хэвээр. Энэ л маш чухал. Бид нар хөтөлбөргүй радио ажиллуулж байгаа бол хөтөлбөрийг сонсогчд мэдхгүй радио ажиллуулж байгаа бол менюгүй ресторантай тэнцүү. Цайны газар байсан ч менюгүй байвал яаж бухимдах вэ те? Зүгээр юм самбар дээр ч гэсэн ядаж бууз 1000 гэвчихсэн байдаг үстэй те. Тэр шиг энэ радиог ч юм уу аль ч радио одоо хэвлэл мэдээллийн байгууллагыг те телевизч бай. Тэр хөтөлбөр гэдэг бол энэ бизнесийн энэ салбарын амин сүнс нь. Тэгэхээр тэрэн талаа харах хэрэгтэй. Маш их баярлалаа. Танаас ингэж асууя. Та ер нь хэр аялах дуртай вэ? Ямар улс орноор аялж байсан бэ? За аялах дуртай. Тэгтээ нэг тийм хоббироо бол тий. За энэ сарынхаа мөнгөний тэдний тэдийг тгийн гэхээсээ илүү нөгөө бизнес байгууллагууд зөвлөд явахаар түншүүдийн заавал харилцах ёстой харилцаа тий. Гэх мэт тий. Тэгэл Европын орн байна, Азийн орн байна тий. Малай, Сингапур, Хонконг тий. Гэдэг шиг тэгэл нэг Макао, за Гуанчжоу мэдээж Бээжин хөхөт тий. За 90 бол баг л та тэр болгоны зам дагуу шүү дээ тий. Тэгэл Европ за Стамбул гэх мэт байна да. Та маш олон төслүүд дээр ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор монголчуудыг мөнгөтэй болгох тал дээр та үзэл бодлоо хуваалцаач. Худалдаа авах чадварын тухай л ярьж гин гэсэн үг л дээ. Ер нь монгол хүнийг эдийн засгийн эрхчлөлөөнд хүргэх маш хялбар аргууд бий. Энэ бол маркетинг эдийн засгийн талаасаа бол худалдаа авах чадварыг дэвшлүүлэх асуудал. Тэгэхээр Монгол улсын нэг иргэн ер нь монголч биш. Манайх ариг дээр аль нэг улсын иргэн нэг сард амар асуудалгүй амьдрахын тулд нэг 2350 евро хэрэгтэй байт юм байна. Тэрийг маш олон улсын одоо эрдэмтэн судлаачид те хүний хэрэгцээг судлаа гаргаад ирчих. Тэгэхээр тухайн улсын иргэн сард 2350 еврогоо ямар ч асуудалгүй олдог орчин тэрийг бас татвар төлдөггүй ч юм уу эсвэл бүртгэх боломжтой тийм татварын орчин байх юм бол тухайн улсын иргэд эдийн засгийн эрхчлөлөнд хүрдэг. Тэгэхээр энийг өөрөө Монгол төгрөгөөр юу хэлэх гэдэг нь нэг 10 сая орчим төгрөг.
Монгол улсын иргэн 1 сард 10 сая төгрөг орлож байвал 10 сая хүртэл төгрөг олж байвал ядуу гэж үзээд 1% татвар авах хэрэгтэй. Эсвэл 10% татвар авдгаараа аваад жилийн эцэст буцааж өгдөг байх хэрэгтэй. Харин гэрэлжүүл татварыг бууруулдаг байх хэрэгтэй. Хос хоёр хойлохноо болоод ирэхээр хуримтлал үүсэх боломж өснө. Тэрийг дэмжиж өгөх хэрэгтэй. 10% татварын 5 болгодог ч юм уу тий. За эхний хүүхэд гарлаа. Тэгвэл 4 болгоод өгчдөг ч юм уу тий. Хоёр дахь хүүхэд гарлаа. 3 болгодог ч юм уу. Ингээд хүн амын өсөлтийн бодлого явж штэ тий. Манайх чи яагаад цөөхөлөө билээ. За 5 хүүхэд 4 хүүхэд нь одонгийн хүүхэд гарлаа нэг болгодог ч юм уу. За тэгээд магадгүй хороогийн жамныг нь одоо ертөнцийн мөхсийг үзүүллээ тий. Тэр ч одоо бэлэвсэрлээ. Гэвэл бас төрийн бодлого үзүүлэгдэж идэг. Тэгэхээр аль ч улсын иргэн 10 сая хүртэл төгрөгийн орлоготой иргэдийг 10 сая гэдэг босгоос эхлүүлж төрийн бодлогыг эхлүүлээд түүнээс хойш шатлсан татвар явах хэрэгтэй юм байна. Манайх 10 сая дотроо шатлсан татвар явуулаад алдаад байгаа. Тэгэхэд энийг олон улсад ингээд судлаад үзэхээр татвар ногдуулах доод орлого гэдэг төлхөр үг байгаа. Энийг аль ч улсын иргэн аль ч мэддэг хэлээрээ орчуулж одоо ягаас асуу тий. Татвар ногдуулах доод орлого энэ бол хүний эрх. Аль ч улсын үндсэн хуулинд заагдсан бүх эрхийг тухайн улсын иргэн хэрэгжүүлэхдээ 2000 евро тий 2300 евро 10 сая төгрөгийн одоо төгрөгийг өөрөө захиран зарцуулах эрхийг л эрх зүгээр үлдээх ийм арга зүйл хэлж байгаа. Энэ өөрөө цэвэр маркетингийн эдийн засгийн эргэлжийн худалдаа авах чадварын асуудал. Монголын нийт хүн амын 52% нь 2 сая төгрөгөөс доош орлоготой байгаа. 52% нь 10 сая төгрөгөөс дээш цалинтай 0.5% байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 99% нь ядуу гэсэн үг. Монголын иргэн. Тэгэхээр энэ ийм ядуу хүмүүсээс өндөр татвар аваад эхлэхээр 10% татвар, нийгмийн даатгалын шимтгэл дахиад 12%, захирлаас нь дахиад 10%. Ингээд явчихаар энэ хүмүүсийн одоо тэгээд нөөтэй 10% тий. Ингээд явчихаар энэ ядуу хүмүүсээс татвар аавна гэдэг бол өөрөө тухайн улсын одоо хүндээ хайргүй байгаа бодлого. Нөгөө талд бизнес босхгүй байгаа шалтгаан. Би нэг одоо усны үйлдвэр ч юм уу нэчээд айгүй гоё тэр усаа гоё найруулад хүний эрүүл мэнд хэрэгтэй ус хийчээд сав ус 2000 төгрөг бол тийм гоё ус хийчээд би 3000-аар зарах гэхээр хүмүүс 1000 ус чахгүй байна. Гэрээсээ ус услаж гараад байна. Тэгэхээр энэ өөрөө бусад бизнесүүдээ бас дэмжиж өгөхгүй байгаа гэсэн. Хоёр хүн тутмын нэг нь өдөр бүр худалдан авдаг талхнаасаа ахиуц хэрэглээгүй амьдарч ийн гэдэг бол энэ жижиг зах зээл дээр бусад бизнесүүд тойрноход маш том саад бэрхшээл гэсэн үг. Товчсонтой ингэж хэлээ. Баярлалаа. Тэгэхээр төвшин төгс нийт 50 гаруй салбарт маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлжсэн тийм ээ. Энэ хугацаанд ер нь хүмүүс таны онцлог нь юу вэ? Яг маркетингийн онцлог. Хүмүүс яг ямар детайлаар нь таньдаг вэ? Маркетинг талаас нь юу? Тий. Тэрийг бол ер нь за хүмүүс хэлэх бах. За би өөрөө асуудлыг хаанаас эхэлдэг вэ гэхээр энэ байгууллагын одоо ажиллаж явах явцад эсвэл ажил эхлэхэд ямар хүсэлт тэмүүлэл нь хамгийн чухал юм бэ? Тий. Барааны чанар юм уу, эргэлгчийн зорилго юм уу, захирлын зорилго юм уу, эдийн засаг юм уу, тий. Эсвэл айл нэг албаны хөгжүүлэлтэн дутуу юм уу? Насаараа хийж үзээд буруу хийсээр байгаа нуруугаа авцсан удирдлагууд байдаг. Ер нь их сонирхолтой. Ямар удирдлага байна? Яг тийм хамт олон л байждаг. Захирал жоохон замбраагүй тий. Жоохон одоо менежментийн гэх юм уу эсвэл этикийн тий хариуцлагын ч юм уу асуудалтай байвал тэр байгууллагууд хүнд өгдөггүй. Тэгэл тэр байгууллагын тиймэрхүү л байгаа л гэдэг. Тэгээ уусаа нэг яг тэр удирдлагаас хамаарсан бизнесүүдийг удирдлагаас хамаарахгүй болох нь өөрөө менежмент шүү дээ. Тий. Тэгээд менежментийг зөв хэрэгжүүлсэн газар захирал амралтаа авдаг. Амрангаа баяжих ёстой шүү дээ тэр хүн. Буруу хэрэгжүүлсэн газар бүх процессд удирдлага оролцсоор л байдаг. Тэгээд тэр нэг хүний коридороор бизнес чинь улс төр биш тий. Нэг хүний коридороор явсан тэр эцсийн бүтээгдэхүүн, нэг хүний коридороор явсан тэр процесс тэр хүний махан биеийн цаг, тэр бизнесийн бүтээмж бүх юмыг унгааж идэг. Тэгэхээр бизнес менежмент бол бизнесийг удирдлагаас хамааралгүй болгож идэг.
Маркетинг менежмент бол тухайн бизнесийг эдийн засгаас хамааралгүй болгож идэг. Тийм. Тэгэхээр миний онцлог бол тэр байгууллагын асуудалд суурьтай менежментийг эхлүүлдэг. Ер нь их байгууллагуудын маркетинг менежментийг хийгээд эхлэхээр, зөв хийгээд эхлэхээр, системтэй хийгээд эхлэхээр орлого асуудалгүй болоод ирнэ. Орлого асуудалгүй болоод ирэхээр ингээд бусад менежментэд итгэждэг. Мөнгө банкнд байдаггүй, мөнгө эргэлгчийн карманд байгаа. Баярлалаа. За одоо арай өөр сэдвэр ярина. Төвшин төгс 5 хүүхдийн аав тийм ээ. Та ямар аав бэ? Ямар аав бэ? Гоё асуулт байна. Маш муу аав бах, бас маш сайн аав бах. Яагаад? Заримдаа загнадаг. Заримдаа харагддаг. Заримдаа хайрладаг. Тэр нь ингээд миний хувьд хүүхдүүдэд бие даалгах их тийм дуртай юм. Тийм л төрлийн аав. Ямар тохиолдолд хамаараа газар хатгсан, эсвэл ямар тохиолдолд амжилт олт хийсэн тэр бүхнийг өөрийнхөө гараар, өөрийнхөө ухаанаар, өөрийнхөө одоо сэтгэл зүрхээр, өөрийнхөө хүсэл тэмүүллээр хийдэг болоосоо гэдэг хүсэл. За саяхан би ч одоо ганц охин дөрвөөтэй. Сая нэг хүү маань олон улсын кодруудын олимпиадад 800 гаруй хүүхдээс топ 16-д нь орсон. Тэгээд тэр чи одоо топ 11-р байр авд юм байна л да. Дараагийн бас нэг хүн маань олон улсын англи хэл дээрх математикийн олимпиадад бас алтан медаль авсан. Тэгээд энэ бүхнийг бол хүүхдүүд тэр математикийг ааваараа багшаараа биш тий тэр өөрийнхөө дуртай хичээл сургуулиудыг багшаас хараат бишээр сурах юм уу тэр сэтгэл зүг одоо тавихыг хичээж ажилласан амьдэрсэн тий. Юу ч ингээд за багш чинь чамд нийт юмний тий 100 юмны 80% нөгж байгаа цаана 20% нууц байд юм а тэрийг олоо. Одоо цагт бол хамгийн гоё нөгөө YouTube-ууд нь тий контентууд нь дүүрэн байна. Тэгээд бүх хэлээр орчуулж болж байна. Дахиад AI ч орчуулад өгч байна. Тэгэхээр ийм боломжууд байж байгаа. Одоо AI-г хоцорлоо сурч чадахгүй байна гэж бодож байгаа хүмүүст бас нэг юм хэлмээр байна. AI өөрөө чамд өөрийгөө заана. Чи AI-гийн сургалтанд суух ямар ч шаардлага байхгүй. AI-тагаа шууд туулаад харилцаад бичиж эхэл. Би чамтай яаж ажиллах вэ? Чи надад яаж чадах вэ? Хайртай шүү, баяртай тий. Яг хүн шиг харьцаад тэгээд тэр хүмүүс тэгээд хит хувийн мэдээлэлээ тархитлагтай холбоотой, сэтгэл зүйтэй холбоотой мэдээлэл битээ хуваалц. Just мэрэгжлийн тийм одоо хуваалцаад ингээд яриад эхлэх юм бол чамтай ямар ч төвшөнд одоо тэр бүх дата байгаа байж байгаа учраас ярилцаж чадна гэсэн үг. Тэгэхээр AI-г бол сургалтаар сурчвал болохгүй. Хэрэггүй хайрын цаг, хайр мөнгө. Өөртөө нь харилцаа. Тэр өөрөө AI явахгүй. Тэгэхээр аавын хувьд болохоор нэг юм бие даалгах дуртай. Бидрийг тэгдэгтэй нэг бүдрэг томцсон ч гэсэн те өөр өмс хөвгтүүлтгүү гэдэг шиг. Тэр философор л хөвгтөдөө өсгсөн л аав гэх юм уу. Тий. Баярлалаа. Тэгэхээр та бид өнөөдөр 26 онд амьдарч байна тийм ээ. Танд одоо таны амьдарч байгаа нийгэм таалагдж байна уу? Эсвэл хэрвээ таалагдахгүй бол юу таалагдахгүй вэ? Одоо манай дэлхийн Монгол улсын нийгэм үү? Тэ аль нь? Аль нь? Ер нь бол таалагдж байгаа. Яг энэ цаг үед бид нэр энэ бүхнийг мэдрэх гэж өөрсдөө сонгож ирсэн гэж боддог. Санаандгүй ээж авчраад тавьчихгүй. Бид нар хаанаас ч өөртөө сонгож энэ гариг дээр яг энэ цаг мөчийг сонгож энэ хэмнэлийг энэ одоо олон улсын нөхцөл байдлыг энэ дотоодын нөхцөл байдлыг бүгдийг мэдэрч магадгүй гэр бүл дотор ч гэсэн элдв чамд төвхтэй асуудал ах トゥ ус байдаг бол энэ бүхнийг бид нар өөртөө мах цус шүрмэс оюун санаа сүнс одоо юу гэдэг тэр юмараа мэдрэх гэж бид нар өөртөө сонгож ирсэн гэж боддог. Тийм болохоор энэ бол миний сонголт гэдэгт би итгэлтэй байна. Тэр агуулгаараа хариулах юм бол таалагдчих. Таалагдахгүй байгаа нь бол Монгол улс тий. Ийм цөөхөн хүн амтай. Тэгээд жижигхэн чин сэтгэлийн менежментүүдийг хийчихэд маш хурдан дэлхийгээс хурдлах боломжтой юм цаг үед байж байна. Одоо тэр боломжуудыг энэ хэдэн урган дарганаар энэ хэдэн хараамаа хийчихсэн одоо 60 өргөж хийж тэр төрийн бүх эрх боломжийг хаагаад тавьж байгаа өвөөнөр тий устгаж жагаад харамсаад тий таалагдахгүй.
Баярлалаа. Төвшин төгс гэж хүн чөлөө цагаараа юу хийх дуртай, ямар хоббитой энэ талаар ярьж өгөөч. Би 10 жилийн нэг тийм жижигхэн хүүхэд байсан. Ангийнхаа хамгийн доотлолцох хэвчээ. Тэр нэг 5 дугаар ангиас байрныхаа нэг хүүхэдтэй усан цэлж эхэлсэн. Тэгээ би 10-аад төгсгөд дээрээсээ дөрөв мөрөв зогсдог болж эхэлсэн шүү. Тий. Усан спортод дуртай. Усан спортын сонирхогчдын улсын хүрэл медаль энтертэй. Мундаг юм байна. Тий, усан цэлэх дуртай. Тэгээ сүүлийн үед нэг арсны тийм харшил маягийн өвчтөй болоод усандаа цэлж чадахгүй байна. Тий. Уг нь хүнд алддаггүй. Гэхдээ бассейн оруулахгүй байх гэж бодоод би өөрөө очоогүй. Очсон бол орохч байсан юм уу мэдэхгүй байна. Тий. Тий, усан цэлэх дуртай. Өөр одоо тэгэл хөл бөмбөг болж штэ. хөл бөмбөг болж чинь тий. Та энэ зон ер нь наадмаар баярын өдрүүдээр юу хийж байна? Агаартай орхон байх дуртай штэ тий. Одоо бидний нийгэмд чинь нойр сур хараа мэргэн гэдэг шиг тий. Тэр хэрэгцээ бол буурчлаа штэ. Тий, зөв уламжлал гэдэг утгаараа морийн төлөөлүүлээд, сурын төлөөлүүлээд тий. Бүхийн төлөөлүүлээд бие хүчний бялдар тий, оюун санааны бялдар тэр нэг адуусыг сургаж ин гэдэг чинь одоогийн цагийн инженерүүд үсттэй тий. Гэдэг ч юм уу тэрийг ингээд одоо цагтаа нийлүүлж, нийцүүлж өгжүүлэх. Тэрнээс гадна өөрөө бол байгальд л байх туртай. Хаана байгаль байна тэнд гэдэг нэг ойрхон тий бүр зүлгэн дээр хөвтээд цас орж ивэл цасан дээр хөвтээд бор орж ивэл бороонд нь ороод тий. Тийм байгальтай ойрхон байх туртай. Радиогийн алтан үе гэж байдаг тий. Та энэ талаар ярьж өгч. Радиогийн алтан үе аюу том асуулт байна. 1900 хэдэн он блээ дээ. Одоо мартчихжээ. 30 хэдэн он блөө 20 хэдэн он блөө. Монголд анхны радио дуурсан байдаг ба. Тэгээ тэрийг хийжсэн хүмүүс за тэр сансарт хүн ниссэн үе муу гэлтэй энэ салбарын жинхэнэ алтан хүмүүс байж та одоо хоолойг сонсохоор ингээд сонсогдож байгаа үстэй тий. Над минэлт өглөөний гиген өглөө сайн байна уу гэх дандраа та 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 гэл тэрийг сонсоод хичээлдэг үгэл. Тэрийг хийсэн хүмүүс бол үнэхээр тэр алтан үе ихэн баг. Зүгээр хувийн хвшлийн радиогийн алтан үе гэвэл бас нэг өөр. Одоо Монголд анх шинжлэх ухааны технологийн сургуулийн холбоо мэдээллийн сургуулийн дэрэгдэх 105 радио. Монголын анхны чадраа балгын 102.5 радио. Бас 107 радио, бас холбоо мэдээллийн сургуулийн байгаа. Анхны хувийнх нь 102.5. За чадраа балгын радио. За дөрөвдөх нь радио Толфм 104. Би энэ дөрөвдөх хувийн буюу хувийн 2 дахь радио гэсэн үг. Улсын чанартай, мэргэжлийн чанартай 2 радио, хувийн чанартай 2 радио ингээд хувийн 2 дахь радио, улсын хэмжээнд 4 дахь радиод ажилласан. Тэр үед сошиал медиа байгаагүй. Монголд дөнгөж интернет орж ирж байлаа. Компьютертэй радио байгаагүй. Хал кассетэн дээр реклам хийдэг гэсэн. Кассетийг ингээд хөвөд маш 3 янзын хальс үүдэг. Нормал, хром, металл. Металл хальс нь бол маш сайн чанартай бичлэг хийдэг. Олон дахин уншуулахад шуум ордоггүй. Тэгээд тийм металл хальсыг хөвөд тастад нэг 4 реклам бичиж болохоор араа өрөөснө. Кассетийг ингээд тэр чинь шүрвтэй шүү дээ. Тайлаад тийм рекламны кассетууд бэлддэг байсан. Тэгэл кассетнаас одоо дараа нь MP3 руу орлоо шүү дээ. Вав руу орлоо. Дамар байсан. Тэр гоё зүйлсийг ингээд өөрөө нүдэрээ хийж Монголын анхны дижитал дуу хөгжмийн санг бүтээжсэн. 102.5 радиогийн нэг 2000 орчим CD, 104 радиогийн нэг 1500-600 орчим CD. Энэ хоёрыг нийлүүлж бид нар Монголын анхны дижитал аудио санг үүсгэжсэн. Анх намайг ажилд орж явахад Монгол дууны CD, хамтлаг дуучдын CD 20 ширхэг байсан. 97 оны 5 сарын 5. Одоо бол тэр нь ямар хамтлагууд байсан бэ? Ямар дуучид? За Сарантуйг аягүй олон цомог байдаг гэсэн. Тийм арт
ардын хөгжмийн гэх юм уу. Тийм аль жуулчлалд зориулсан юм уу та гэхээр тийм ардын хөгжмийн инструменталууд их байдаг гэсэн. Хар сарны цомог байсан. Никтоны хідэн цомог байсан. Камертоны ганц нэг цомог байсан. Тэгэл ер нь дуусч байна да. Сүлд сүнс нэмэгдсэн юм байна. Тэгэл нэг 20 CD. Монгол дуу гэхээр л 20 CD лээ. Маш цөөхөн байсан байна тийм ээ. Тэгэл босд нь бүгд кассет. Тэгээд нөгөө MD мини диск, соронцтой диск, голдоо төмрөн юутай. Тэгээ соронз нь нөгөө яагаад гэхээр үсрэхгүй диск чинь нэг дэг гэдээ үсэрдэг байсан шүү дээ. Тэгээ хамтлаг дуурчтай MD-н дээр голцоо дуунууд нь байдаг гэсэн. Анхны одоо цамцаа тайлмайлч MD-н дээр ирж илаа шүү дээ. Тий, бүтэн сүнэн мөн тий. Тий. Та өөрөө дуулах дуртай юу? Дуртай гэхээсээ илүү бидний амьдрал биднийг тийм дуулдаг болгож өсгөх юм билээ. Ээж аав, эмээ өвөө нар найр хурим, наадам зингийн хөдөө гадаа ус хурим тий. Ингээд биднийг аваа явдаг. Тэгэл цаанаасаа л тийм сурчт юм билээ. Тэгэл тэр ардын дуунуудыг дуулах дуртай. Одоо тэгэл тэнд л баг ном уншсанаас илүү үнэн ба штэ. Тэр нь дуун дотор. Тийм. Хүн Монгол хүн өөрөө өөртөөгөө язгууртайгаа ойртойгвол ардын дуунуудыг заавал ичид идэм бол ганцаархан сонсоод үзэн. Тэн дотор чиний эмээ өвөө илэн цуланцын бүх үнэн тэн дотор ногдсон баг. Тэр дуунуудыг ингээд төрөл жанраар нь хуваад судалдаг хүмүүс байт юм лээ. Гоё. Дуунлах дуртай гэхээс илүү дуунд дуртай. Сонсох дуртай тийм ээ. Баярлалаа. Та аав ээж эмээ өвөө нараа дурсаач. Ямар хүмүүс вэ? Мэргэжлэн. За миний аав ээж хоёр хоёулаа анхны салбарын хүмүүс. Эмч нар ээж спортын ордны одоо эмч юм уу та. Тамирчдын ангах чи өөр юм бэл. Энгийн үнээс өөр. Одоо дуун тооц нь өндөр те. За аав маань шараад буюу сэтгцийн эмнэлгийн эмч. Аавын аав маань энэ сэтгцийн эмнэлгийг үүсгэсэн хүн. Үүсгэсэн 4 доктор гэж ярьдаг байна. Самдаа очрын гиндэнжав гэж. Хэдэн онд үүсгэсэн бэ? 50 он авцсан байна. Би одоо бас мартчихжээ. Тэг яг ажил үйл сайн явбал энэ Монголд анхны сэтгэл судлал, тарих судлалыг эхлүүлсэн хүн. Тэгэхээр энэ галзуугийн эмнэлэг байгуулсан гэж бас хүмүүс буруу ойлгоод байдаг. Тэгэхээр энэ сэтгэл судлалыг Карл Юнгийн тий. За сэтгэл судлалын 4-5 хүн доктор байгаа шүү дээ. Тэдний ажлыг Монголд аль 50 онд эхлүүлжсэн. Монголын 4 докторын нэг нь тэр эмнэлгийг байгуулсан хүний нэг нь миний аавын аав. Өсвөлийн Банзар зүгийн Самдаа очрын Гиндэнжавын Галдан балын Баасан сүрэнгийн төвшин төгс. Тэгээ Гиндэнжав гэдэг хүн нь тийм байгуулсан хүн байдаг. Ер нь тэгээд Монгол эр хүн чинь аав тал руу гал яриа явчихдаг шүү дээ. Тий, ээжийн тал бол архангаа, аавын тал өсгөл. Бахарх зүйлс тийм байна. Тэг Гиндэнжавын дээр Самдаа очир гэдэг хүн өсвөлд бодвол одоо малчин л байсан байлгүй. Эсвэл анчин байсан баг. Их дуулах дуртай хүн байсан л гэж ярьдаг. Эцэг их явт юм байна. Баярлалаа. Тэгвэл танаас ингэж асууя. Та өнөөдөр өөрт хөөрөмтлөгдсөн амьдралын ариун туршлага тийм ээ. Ухаан, амьдралын ухаан. Яг энэ одоо байгаа төвшин төгс өөрийнхөө залуу насны 18-9 настай төвшин төгстөө тааралдлаа гэж бодъё. Уулзлаа. Тэгэх юм бол ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Би ямар зөвлөгөө өгөхгүй. Бити ингэрээ бити тэгэрэй гэж хэлэхгүй юу? Хэлэхгүй. 19-тоо төгсөө өнөөдрийн төгсөө хоёрт өөр юуч байхгүй. Ялгаа байхгүй юу? Ялгаа байхгүй. Зүгээр энэ гаригийн мэдээллүүдээр дүүрэн төгсөө огтын мэдээлэлгүй төгсөө хоёр л байгаа. Хүн нэвэр байгаа. Би яг өөрөөр үздэг гэж хэлнэ. Шуурм мөн ташуург. Зөв. Та FM радионд ажиллаж байх үедээ хүмүүстэй ярилцлага хийдэг гэсэн тийм ээ? Тэгсэн. Тэр үед таны карьерт ямар нэгэн том өөрчлөлт өгсөн эсвэл ямар нэгэн алдар нэрд хүргэсэн тийм ярилцлага байсан уу? Ярилцлага уу? Тийм, ярилцлага юм уу, нэвтрүүлэг. Мэдгүй одоо алдар нэрийг бол хүмүүс өгдөг шүү дээ.
Яг одоо болтол би одоо энэ салбарт за 97 оноос хойш ажилласан. Радиогийн салбарт, бизнес менежментийн салбарт 2005 оноос. 97 оноос хойш ажиллаад би энэ салбарыг орхиод 8 6 14 жил болж штэ. Ажилласан хугацаараа 97-оор бодох юм бол тэгээ одоо яг 29 жил болж штэ. Тэгэхэд 29 жилийн өмнө хийжсэн ажлыг минь одоо л мартахгүй. Хүмүүс яриад байна. Тэгэхээр тэр нь алдар нэр юм уу? Ур чадвар юм уу бүүмэд яа. Тэр тогтуутай хайр гэдэг нэвтрүүлэг л. Одоо л би хүмүүсээс сонсдог. Тэгээ бүр тэрүүгээрээ YouTube суугнэ гэж чигээд шаардаад байгаа. Тэгээ бас нээждэг ч юм уу гэд бодоо явж байгаа. Тэр хайр дамжуулсан. Маш олон хүмүүсийн түрүүнийг товч ярьсан шүү дээ. Тийм. 3 шүүгээ дүүрэн захиа ирсэн гэсэн тийм. Тийм. Тэр 3 шүүгээд 2 3 цүнх. Одоо ч надад нэг ийм улаан дээр үе цүнхэнд бас хэдэн захиа байгаа шүү. Таны бодлоор сайн хөтлөгч гэж ямар хөтлөгчийг хэлэх вэ? Ямар ч зүйлийг хийж байгаа юм зөвхөн хөтлөгч биш. Чин сэтгэл. Тэсэл бүх юмд чин сэтгэлээс хандах. Энийг илүү гоё хийхэд яах юм? Яадгийн, юу хэрэгтэй байдгийн, ямар боловсрал, ямар менежмент, ямар дараалал, ямар харилцаа, ямар асуулт. Энэ бүхнийг ингээд суралцаад туршаад тий чин сэтгэл واخгүй юу. За яг нэг цаг ажил биш тий. Илүү чанартай болохын тулд тэр ларагийн судлах хэрэгтэй юм уу тий. Эсвэл зөв асуултыг яаж бэлдэх хэрэгтэй, нээлттэй асуулт гэж юу, хаалттай асуулт гэж юу, ярилцлагыг яаж эхлэх нь, дунд нь яах юм, сүүлд нь яах юм. Аюу гоё штэ тий. Тэгээд Deutsche Academy дээр энэ мэдлгүүдийг олж авч бас туршиж исэн. Тэгээд радио сэтгүүлийн менежмент гэж бас би тэр мэрийг бүгдийг гоё сурж исэн. Гоё штэ. Тэгэхээр ямар ч ажилд ингээд чин сэтгэлээсээ л хандах юм бол чиний өчигдөр сураагүй мэрэгжил байсан ч ухаан шуугаар ордог. Чин сэтгэл эзэж чихэрнүүдээр ордоггүй. Чиний уншсан үзсэн харснаар ордоггүй. Ухаан шуугаар ордог гэдэг үгэнд би хайртай. Юу ч хийж үз. Тий. Хийгээл үз. Тэгэл болохгүй харагдана. Түлээ хагасан чинь шуугаар л түлээ хагц сурна тий. Энэ радиогийн маш сайн сэтгүүлч нэвтрүүлэгч хийх гэж байгаа бол чи хөтлүүлэх хэл тий. Тэгэлөө ийм асуулт чи ингээд хүн тийм үгүйг хариулчих юм байна. За энэ чаалтаа асуулж гэдэг ийм байт юм. За тэр нь юу ингээл хөөгөл уншаал тий ингээл чин сэтгэл ахгүй чи. Тэрээс бид нар одоо 10 жилийн өмнө, 4 жилийн өмнө, 40 жилийн өмнө заалгацсан багшийн нэг үгийг бид нар яг санах уу тий. Тийм шүү дээ. Ер нь бол тийм гарын авлага байхгүй л байна. Тийм байхгүй. Тэгэхээр чин сэтгэлээсээ юунд чандвал тэр чиний хамгийн одоо сайн зүйл болж тэгээ чамд ингээд мартагдахгүй үлдэн тарих өгөөсөө тэгж ажилтдаг учраас. Тэрнээс зүгээр л нэг юм сайхан сэтгэл яриад байгаа биш тий. Та өдөр тутмын ажлын амьдрал дээр те ер нь юунаас эсвэл хинээс ирч хүч авч байна одоо? Харилцагчдын амжилтаас. Тэд нар ингээд уучраа олохгүй байсан бэрхшээл те. Зарим байгууллагуудын хувьд захирлаас нь болоод тухайн ажил нь явахгүй штэ. Зарим байгууллагуудын хувьд тэр байгууллага дотор байгаа токсик хүнээс болоод явахгүй байна. Зарим байгууллагуудын хувьд эдийн засаг эргэлтийн хөрөнгөөс болоод явахгүй байна. Зарим байгууллагуудын хувьд алдаатай хөдөлгөөнүүд байсан. Тэ процессын менежментийн алдаануудаас болоод явахгүй байна. Маш зөв зүйлийг тархиндаа сэтгэжээд буулгаж хамт олонлогоо нэвтрүүлж чадахгүй тэр харилцааны алдаанаас ч юм уу бас болохгүй анч гэдэг юм уу. Тэгэхээр тэрийг болгож байгаа тэр кайф гэх юм уу да. Буцаагаад янзалж байгаа тий. Эргээд байранд нь тавьж байгаа ч юм уу гоё төвшөнд нь авчиж байгаа. Тэндээс л кайф авдаг. Өглөө босоод за өнөөдөр ийм 3 компанитай ажиллана гэдэг ч юм уу тий. Тэгэл тэр гурав бодно за эднийг чи энэ дотоогоо энэ л байгаа гэл. Тэгэл тэрийг очиод хийгээл үр дүнд гараал очиод тэг хийгээд тэр л их гоё. Тэндээсээ ажиллаа мэрэгжлээсээ хийж байгаа ажилласаа хамт олонныхоо амжилтаас кайф авч байна. Та хэр их олон найзтай вэ? Сонь штэ. Тийм. Бүгдийг таньдаг хүн нэг ч найзгүй гэдэг шиг тий. Бүх юмыг чаддаг хүн бүгдийг чаддаг гэдэг шиг. Тэгээ олон жил радиоор ажилласных их сонин улс төр урлаг тэгээ дээрэс нь бизнесийн консалтинг хийдэг. Ер нь миний нэг хүн цагаар харахаар би нэг 1000 орчим бизнес байгууллагад ажилласан билээ.
Тэгэхээр ерөнхийдөө нэг 1000 өсөлтийн мүлтэй захирал ямарчсан нэг царай хараад явцсан баг. Тэгээд тэр 1000 хүний ард хэдэн мянган чи хамт олон баг. За радиод олон жилд яг тэр аналог үед тэ физик бүхэн физикэл явдаг байх үед ажиллаж байсан учраас нөө Монголын рок pop одод тэ. Одоо сүүлийн YouTube одуудаас бусдын ер нь бүгдийг ингээд хүүе сайн уу. Зарим нь бие биенээ явуулдаг ч юм уу домгоо тэ. Найзууд за урлаг спорт. За хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж байгаа учраас бас телевизээр радиогийн эрхлэгч болгон бараг л одоо танил найз гэж хэлэх хүн байгаа л хэл та. Улс төрд нөгөө маркетинг чинь бас улс төр сонгуулаар ажиллана. Улаан намтж ажиллана, зинхэр намтж ажиллана дээ. Бусад намтж ажиллана улс төрчдөө бас танил. Тэгээ бүгдтэй нь ер нь нууцын гэрээ идэг болохоор бас хүний нууцыг хадгалах хэрэгтэй. Тэгэхээр сонирхолтой. Цөөн хэдэн найз нар бий. Цөөн хэдэн хороо дарам тий. Сүүлийн 20 30 жил нөхөрлөж байгаа тий. 10 тийм найзууд бий. Ер нь хүнд эсрэг хүүсийн найз үлддэг юм билээ шүү дээ. Болдгүй юм бил. Цаанаас одоо нэг бол нөхөр нь хардаад аваа явчихдаг, нэг бол эхнэр нь хардаад зогсоодог ч юм уу тий. Тэгээ цөөн хэдэн найз бий. Төвшин төсөөс ингэж асуумаар байна. За. Өнөөдөр ер нь манай улсын хэмжээнд хэдэн бизнес эрхлэгчд байна? Та энэ талаар ер нь бодлоо болцооч. Яг доторх ерхий газрын мэдээлснээр нэг 60 гаруй мянган нөөц төлөгч байгаа. Нөөц төлөгч гэдэг нь жилдээ 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай байгуулах гэсэн үг. Жилийн 50 сая гэдэг бол маш бага мөнгө. Бизнесийн хувьд. Монгол улсад 268 мянган хувийн хөдөлмөр эрхлэгчид байгаа. Лангуу зах худалдаа. Одоо жижиг хараа урлал бизнес одоо юу гэдэг те. Урагшаа хойшоо импорт экспорт те. Хийж ийм 268 мянган хүн байна. Нөөд төлөгч 60 гаруй мянган хүн байна. Эдрээ улсад бүртгэлтэй нь бол бүр 100 хэдэн мянга гараа явцсан. Тэр бол зүгээр нөө цүнхний тамга гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө тгийг баримжилж болдог. 2016 оны статистикад буюу нөөтийн 2% буцаалтыг хийж эхлэегүй байхад энэ тоо 30 мянга дээр гацдаг байсан нөөт төлөгч. Нөөтийн буцаалт хийснээс хойш харьцангуй 2 тайлан буураад ингээд нэг 2 дахин өсөлт үзүүлсэн байдаг. Макро болоод уулуурхаа зарим нэг хөдөлгөөнүүдийг тооцвол нүүдийн буцаалтаас хойш Монгол улсын төсөв 16 онд 7 их найд байсан бол тэр мөчөөс хойш одоо хяналт сайжирсан гэдэг шиг те. Тэрээс нь за одоо 33 их найд болчихлоо шүү дээ. Хэд дахин 4-5 дахин одоо өсөлт үзүүлсэн байна. Нийт татварын 35% орчим хувийг нөөд бүрдүүлж байна. Тэгэхээр бизнесүүд бол нэг иймэрхүү статистик байна да. Тийм бизнес эрхлэгчид байна. Тэгэхээр та яг өөрийнхөө мэрэгжлийн дагуу маркетингийн талаар юу ярмаар вэ? За, худалдааны маркетинг гэхээр нэг өөр яриа өрнөн. Үйлчлэгээний маркетинг гэвэл нэг өөр яриа өрнөн. Үйлдвэрийн маркетинг гэвэл нэг өөр яриа өрнөн. Манайхан үйлдвэрийн маркетинг дээр асар алдаатай ажилладаг. Одоо эцсийн бүтээгдэхүүнийг өөрсдөө хийгээд өөрсдөө шошглоод өөрсдөө зараад явах гэдэг. Хэрэв усны үйлдвэртэй бол чи дуртай усаа хиймээр байгаа бүх хүмүүст маркетинг хийх ёстой. Чи нэг шиг 1000 шиг ус зарах гэж ганцаархнаа өөрөө үйлдвэрлэж өөрөө зарах гэж махаа идэх биш. 1000 ус захиалах 1000 хүнтэй өөр шошготой. Тийм харилцааг бий болгол энэ үйлдвэрийн маркетинг. Манайхан бүгдийг өөрсдөө хийх гэдэг. Худалдааны маркетинг дээр бол одоо бүх юм үнэхээр автоматжчлаа. Болчлоо. Чи сошиал медиа менежер чамд хэрэггүй. Бүх юм автоматжчлаа. Нэгж төгрөгийн зардалгүй, нэгж долларын зардалгүй хийх болцоотой болсон. Үйлчлэгээний маркетинг дээр бол түрүүн ярьсан. Хэрэглэгч буюу үйлчлүүлэгч бизнес хоёрын хооронд үйлчилгээн дээр маш их үл ойлголцол үүсдэг. Үйлдвэр бол бараа нь харагдчихж штэ. Тэ? Худалдаа бол зараад байгаа юмнууд нь сонголт нь лангуун дээр байж юм тийм үү? Үйлчлэгийн дээр бол тэр нь байдаггүй. Тэгэхээр тэрийг бий болгодог юм нь өөрөө үйлчлэгээний тэр цэс буюу меню, радио дээр бол тэр хөтөлбөр,
Баггүй юу телевиз дээр ч гэсэн. Тэгэхээр телевизүүд ч гэсэн тэр меню хөтөлбөр өнөөдөр одоо медиа компаниудад өмчлүүлчихэд байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг л одоо сайжруулж өгөх хэрэгтэй. За маш их баярлалаа. Өнөөдөр цаг зав гарган манай эфирт хүрэлцэн ирж маш сонирхолтой мэргэжлийн дагуу сайхан яриа өрнүүлсэн төвшин төгсдөө баярлалаа. Та сонсогчдод хандаад юу гэж хэлмээр байна? Сайхан надаараа хүсэл тэмүүлэл болгоно бизнес болгож те менежментийг одоо ухамсарлаж илүү одоо цаг хугацаа алдахгүйгээр сайн үр дүнд хурдан хүрэхийг хүсэн өрөөё. Баярлалаа. Нийт монголчуудаа наадмын мэнд хүргэе. Тэгээ сайхан нацгаар.